2030 онд хүн бүхэн аз жаргалтай тодорхой хэмжээний хөрөнгөтэй манай Монгол улс дэлхийд одоо Арабын нэгдсэн Эмират шиг хөгжлөөрөө гахицсан тийм оронд амьдармаар байна. Яг ингээд хүмүүс одоо өөрсдийнхөө ирээдүйг хүүхдүүд бүтээдэг, бусдын хүүхдүүд бүтээдэг гэдгийг ойлгоод ойлгох залуучууд руугаа илүү боловсрол нь анхаардаг болохоос ойлгож байна. Хамгийн гол нь бүх юм эрүүл байгаас ойлгож байна. Техник талаар өндөр хөгжсөн. Тэгээд бүх зүйл нь өндөр хөгжилтэй. Тэгээд хүн найс найлтай хүмүүстэй тийм юм байна. 2030 онд хинээс санаа зовхгүй чөлөөтэй үзэл бодлыг илэрхийлдэг тийм л юм гоё. Эрүүл шудар нэмэлт хүсэж байна. Миний бодлоор биднэрт одоо хамгийн хэрэгтэй зүйл бол хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байх гэж бодож байна. Бүх салбарт. Мэдээлэл технологи дэлхийд дахинд асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед залуучууд маань ч гэсэн Монгол хоорондоо ихийг хийж бүтээж мэдээлэл технологиг ашиглан 2030 он гэхэд нийгмийн аж амьдралыг сайжруулах хэрэгтэй байна.